За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд нийслэлийн эрүүл мэндийн газраас та бүхэнд мэдээлэл өгье. За өнөөдөр 2020 оны 4-р сарын 14-ний өдөр 2020 оны 1-р сарын 9-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Бүнэн Пятард улсын Ухаан Хэбэн мужийн Ухаан хотод бол шинэ коронавирус халдварын тохиолдлууд илэрлээ гэсэн. Энэ нь бол тийм шинэ вирусээр үүсгэгдсэн ийм халдварын дэгдэлт гарлаа гэсэн энэ мэдээллийг өгсөн. Үүнээс хойш одоо 3 сар гаруй хугацаа болж байна. Тэгээ энэ хугацаанд бол Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комисс, эрүүл мэндийн яам, нийслэлийн онцгой комисс, нийслэлийн засаг даргын зүгээс шинэ коронавируст COVID-19 халдвараас сэргийлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Монгол Улаанбаатар хотын хувьд бол нийслэлийн онцгой комиссийн даргын 02 доод тушаалаар нийслэлийн засаг даргын хамгийн газрын дэргэд COVID-19 халдвараас сэргийлэх энэ үйл ажиллагааг зохион байгуулах шуурхай штабыг байгуулж одоо үндсэндээ 3 дахь сартаа үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд нийслэлийн хувьд бол нийслэлийн засаг даргын баталсан коронавируст COVID-19 халдвараас сэргийлэх болзошгүй эрсдлийн үед бэлэн байдлыг хангах, хариу авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллалаа. Монгол Улсын засгийн газраас энэ халдварын COVID-19 халдвараас сэргийлэх болон халдварыг Монгол улсад оруулахгүй байх мөн халдварын болзошгүй дэгдэлтийн тохиолдолд авах бэлэн байдлын бүхэл арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсэний үр дүнд өнөөдөр хүн амын дотор тэр дундаа Улаанбаатарчуудын дотор бол COVID-19-ийн халдвар тархаагүй одоо 3 сар болж байна. Тэгээ үүнд бол манай иргэд бас идэвхтэй оролцсон. Бүхэл төрийн болон хувийн хвшлийн байгууллагууд иргэд энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон хамтын ажиллагааны үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод энэ тархалт тохиолдог байна. За энэ халдвараас сэргийлэх чиглэлээр нийслэлийн хувьд бол олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Та бүхэн манай иргэд энэ талаар бол нэлээд мэдээлэлтэй байгаа гэж ингэж бодож байна. За нийслэл рүү орох гарах хөдөлгөөн дээр бид нар хяналт, эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг мэргэжлийн багуудын хамтарсан энэ багийн үйл ажиллагааг бол хэрэгжүүлээд бас 2 сар гаруй хугацаа өнгөрч байна. Мөн нийслэлийн бүхэл эрүүл мэндийн байгууллагууд дүүргийн түвшний, нийслэлийн түвшний дээр нь өрхийн бүхэл эмнэлгүүд болзошгүй эрсдлийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбартын дундаа нийслэлийн байгууллагууд бол нийгмийн эрүүл мэндийн онц байдлын үед ажиллах энэ хормоор үйл ажиллагаа явуулж байна. Ингээд манайхан чиглэлээр мэдээлэл өгье. Зэнднүү дарга. Нэгцээ даргаас эхлэе. За та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. За шуурхай штаб манай 24 цагаар нийслэлийн засаг даргын хамгийн газар ажиллаж байгаа. За мөн 9 товчонд бас манай эрүүл мэндийн цагдаа, мал эмнэлэг онцгой байдлын газар, за мэргэжлийн хяналтын байгууллагууд маань үр гүйцэтгэн ажиллаж байгаа. За 24 цагаар үр гүйцэтгэн ажиллаж байгаа. За үнэтэй холбогдуулан за өнөөдрийн мэдээг танилцуулахад за 4-р сарын 14-өөс 14-ний 8 цагийн байдлаар 9 товчоогоор орсон 7880, гарсан 7515, нийт 15395 тээврийн иргэсэл, за орсон 23470, гарсан 22403, нийт 45873 зорчигч хяналт хяналтанд хамрагдсан. За энэ үед сэргэгтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. За мөн зам тээвэр хөгжлийн яамны мэдээгээр 15 галт тэрэг, 3357 зорчигч,
За 12 нислэг 854 зорчигч хяналт хандлалтанд хамрагдсан байна. За энэ үед бас ихтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. За мөн шинэ коронавирусын халдвар томод ус өвчний дархалдаа сэргийлэх. За энэ нийслэлийн төр захиргааны байгууллагуудын төрийн албан агч нар маань эргүүлд ажиллаж байгаа. За нийт 977 төрийн албан агч 256 чиглэлд ажиллаж 2385 зөрчил илрүүлж тухай бүрдэн шийдвэрлэн ажиллах, за мөн иргэдэд мэдээлэл өгөх, зөвлөмж өгөх ийм үйл ажиллагаануудыг явуулан ажилласан. За мөн энэхүү 7 товчонд маань олон улсын шилжиж өргөний байгууллагатай хамт нийслэлийн засваргын тамирын газраас тандалт судалгаануудыг хийж байгаа. За энэ тандалт судалгааг өдөр болгон бас 24 цагаар төрийн албан агч нар маань бас гүйцэтгэн ажиллаж байгаа. За энд бол сүүл мэдээгээр ер нь бол Улаанбаатар хот руу орхолон гарах чиглэл урсгал дээр тандалт судалгаа хийгдэж байгаа. За ер нь бол Сэлэнг, Дархан, Уул аймаг, за Төв аймаг руу зорчих хөдөлгөөн маш их байна. За мөн энэ аймагудаас бас хот руу зорчих хөдөлгөөнүүд хамгийн өндөр үзүүлэлттэй энэхүү судалгаануудаар харагдаж байна. За одоогийн байдлаар нийт 1,696,303 хөдөлгөөний байдал бүртгэгдсэн байна. За 24 цагт бол 60,651 орох гарах хөдөлгөөний тандалт судалгаа хийгдсэн дүнтэй байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За би та бүхэнд гэрийн тусгаарлалт, ажиглалтанд байгаа иргэдэд хэрхэн хяналт тавьж байгаа тухай мэдээллийг хүргье. Тэгэхээр коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай үүргийн онгоц, орон нутгийн бомбтуудаар нэвтрэн орж ирж байгаа иргэдийг эмнэлэг болон тусгаарлах байранд бол 14-өөс 24 хоног тусгаарлаж байгаа. За энэ тусгаарлагдсан иргэд маань гараад 14 хоног гэрийн ажиглалт тусгаарлалтанд байх ёстой. За энэ байгаа иргэдэд бол манай дүүргийн болон тосхны өрхийн эрүүл мэндийн төвд маань бол хяналт тавин ажиллаж байна. За энэ үйл ажиллагааг бол бид нэр Улсын онцгой комиссийн шуурхай штабаас биднэрт ирүүлсэн нэрсийн дагуу хяналтыг хийсэн. За хяналтыг хийхдээ бол бид эрүүл мэндийн сайдын баталсан коронавирус халдварын үед иргэдийг гэрт нь үргэлжлүүлэн тусгаарлах төр заавар. За Улсын онцгой комиссаас баталсан гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн хяналтыг зохицуулах төр журам, мөн холбогдох бусад шийдвэрүүд, за мөн нийслэлийн онцгой комиссаас баталсан дүүргийн хэмжээнд гэрийн тусгаарлалт, ажиглалтанд байгаа иргэдийн хяналтыг зохицуулах төр зааврын дагуу энэ бид энэ хяналтыг хийн ажиллаж байна. За бид энэ хяналт хийх үйл ажиллагаагаа түрүү хэлсэн 3 сарын 24-нээс эхлэн хийж байгаа. За 3 сарын 24-нээс нийт 4 сарын 13-ны өдрийг хүртэлх энэ хугацаанд бол бид нийт 2,509 хүнийг хяналтанд авах ёстойгоос 1,727 хүнийг хяналтанд авсан. За үлдсэн хүмүүсийн маань хяналтын хугацаанд дуусаагүй байгаа. За нийт 1,727 хүнийг хяналтанд авснаас 4 сарын 13-ны өдрийн байдлаар яг 1,208 хүнийг бол өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтанд аваад явж байна. За гэрийн тусгаарлалтын ажиглалтын хугацаа дуусч хяналтаас гарсан хүн бол 502 байна. За мөн энэ хугацаанд бас нэлээд их шилжилт хөдөлгөөн хийгдсэн. За дүүрэг хооронд шилжилт хөдөлгөөнийг бол 504 хүн хийсэн байна. За хөдөө орон нутагт шилжсэн хүн 51 байгаа. За энд нэг хэлэхэд хөдөө орон нутагт шилжсэн иргэдийг бол бид нэр шуурхай штаб засаг дарганы тамгын газар дээр байгаа нийслэлийн онцгой комиссийн шуурхай штаб мэдэгдэн аймагуудад хүлээлгэн өгч байгаа. За тэгээд дээр нь бас бид 11 хүний хаягийг тодруулахаар дүүргийн онцгой комиссиудад өгсөн байгаа. За 6 хүний тусгаарлалтын хугацаа ингээд сунгагдсан хэвээр явж байна. За ер нь бол гэрийн ажиглалтыг байдлыг үзэхэд гэрийн ажиглалтанд байгаа ихэнх хүмүүс зөвхөн өөрийгөө төдийгүй гэр бүл ард иргэдээ эрсдлээс сэргийлэн улсын онцгой комисс болон эрүүл мэндийн байгууллагуудаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу тусгаарлалтын гормыг маш сайн мөрдөн ажиллаж байгаа. Маш сайн мөрдөж гэртээ энэ ажиглалтын хугацаагаа өргөжлүүлж явж байгаа. Гэхдээ зарим иргэд маань өгсөн хаяг дээрээ байхгүй, утсаа салгаж хаана байгааг нь мэддэхгүй байх, тусгаарлалтынхаа гормыг зөрчиж гадуур явах, тэр битгийхэл орон нутаг руу зөрчсөн ийм тохиолдлууд бол гарч байна. Тийм учраас ийм иргэдийн мэдээллийг бол бид нэр цагдаагийн байгууллагад өгөн олуулж хяналтаа өргөжлүүлэн тавьж байгаа. Тэгэхээр тусгаарлалтаас гарч байгаа нийт бас иргэдтэй бидний зүгээс нэг анхааруулж хэлэх зүйл байна.
Ер нь бол энэ тусгаарлалтаас гараад гэрийн ажиглалтанд байгаа иргэд маань энэ улсын онцгой комисс болон эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу 14 хоног яг гэрээсээ гарахгүй өөрийгөө ажиглаж гэртээ байхыг бол бид зөвлөмөр байна. За түүнчлэн гэр бүлийн хүмүүс нь энэ одоо гэртээ ажиглалтанд байгаа энэ гэр бүлийнхээ хүнд энэ тусгаарлах орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөөд халуун нэг өнөөдөрт 2 удаа үзэх, дархлааг нь дэмжих, шаардлагатай зүйлсээр нь хангаж аль болох тэр хүнийгээ гэрээс гарахгүй байх энэ нөхцөл болцоог нь бол бүрдүүлж өгөхийг та бүхэнд хүсмээр байна. Ер нь ингээд хайртай хүмүүсээ бид ард иргэдээ эрсдэлд оруулахгүй байхад энэ тусгаарлалтанд байгаа эргэн таны хариуцлага, ухамсар, сэтгэл, зүтгэл одоо маш их хэрэгтэй байх учраас 14 хоногийн хугацаанд тусгаарлалтынхаа гормыг одоо зөрчихгүй гэрээсээ гарахгүй байхыг бас иргэдэд уриалмаар байна. За бас хэдэн зүйлийг нэмж хэлье. Ер нь энэ халдварын тархалтын үед бол эрүүл мэндийн байгууллагын нэг авч хэрэгжүүлэх ажил бол энэ тэр тухайн голомтонд ажиллаж байгаа энэ чимдэгийн мэрэгчлэлтнийг халдвараас сэргийлэх, хамгаалах асуудал бол маш чухал тавигддаг. Тэгээ энэний дагуу бол нийслэлийн онцгой комисс бол бас болзошгүй эрсдлийн үед, одоо тохиолдлын үед эрүүл мэндийн байгууллагуудаа хангах зорилгоор нэг удаагийн хамгаалах хэрэгсэл одоо хэрэгслийн нөөцийг бол одоо бүрдүүлсэн байгаа. Шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагуудаа ханган ажиллахад бид бэлэн байгаа. За мөн нийслэлийн хэмжээнд болзошгүй эрсдлийн үед шаардлагатай одоо дэлгэн ажиллуулах эмнэлгүүдийг бид нар бас бэлтгэсэн. Мөн энэ чиглэлээр ямар шатараалтай арга хэмжээ авах уу гэдэг төлөвлөгөө гаргасан эрүүл мэндийн байгууллагын хувьд бэлтгэлийг бүрэн хангасан байгаа. Мөн манай нийслэлийн төрийн төсвөмжийн төв буюу 103 одоо сэжигтэй тохиолдлуудыг тээвэрлэх энэ бэлэн байдал, аюулгүй байдлаа бол хангаж ажиллаж байгаа гэдгийг бас хэлье. За ер нь иргэддээ ер нь байгууллагуудад бас зөвлөхөд ер нь одоо бол нийслэлийн хэмжээнд одоо хурал цуглааныг бол онлайн хэлбэрт шилжүүлэн хийж байгаа. Энэ бол нэгдүгээр халдварын тархалтаас сэргийлэх, хоёрдугаар цаг хугацаа амжих гэдэг олон талын ач холбогдолтой байгаа. Тэгэхээр бусад одоо хувийн хвшлийн байгууллагууд, бусад байгууллагууд ч гэсэн энийг бол бас уриалж аль болох олон хүн цуглуулсан хурал зөвлөгөө хийхгүй. Энийг бол одоо бол бүрэн хийх боломжтой. Гар утснаасаа ч гэсэн холбогдоод хийх бүрэн боломжтой байгаа шүү. Тэгэхээр байгууллагууд, албан байгууллагууд бол энэ онлайн хурал цуглааны хэлбэрт шилжин ажиллаарай гэдгийг бас бид энэ ташрамд зөвлөё. За тэгээд иргэддээ хэлэхэд одоо та бүхэн дэлхийн бүхэл улс оронд тархалт бол маш хурдцтайгаар тархаж байгаа. 2 сая гаруй хүн халдвар аваад 100 нэлээд хол гарсан мянган хүн нас барсан ийм байдалтай байгаа. Манай хувьд бол хойд хөрш Оросын холбооны улсад халдварын тархалт бол өдөр их тусам нэмэгдэж байна. Европ, Хойд Америк, Африк гэдэг одоо шинээр голомтолж одоо эрчимтэй тархах ийм бүс нутгууд ихтэй байна. Бид төрүүлж авсан арга хэмжээ цаг хугацаанд маш мэдрэмжтэй авсан арга хэмжээний хүчинд өдөрт харьцангуй хүн амын дунд тархалтгүй байгаа. Тэгвэл энэ чигээрээ байнга байна гэсэн үг биш. Энэ хинээс шалтгаалгүй гэхээр манай ард иргэдээс шалтгаална. Ард иргэдээс шалтгаална. Төр засгийн зүгээс боломжтой бүхэл арга хэмжээг одоо хүртэл авч байгаа. Цаашд авч хэрэгжүүлэх болно. Иргэд минь өөрсдөө хариуцлагатай байгаач. Одоо бид нар 3 зүйлийг хамгийн ихэнд хэлж байгаа. Нэгдүгээрт гараа угаа. Гарыг савнтай усаар 20-с доош секунд угаах хэрэгтэй. Манайхан гараа угаах гэдэг зарим зайлах гэж ойлгодог. Тийм байж болохгүй. Энийг бол одоо хүүхдүүд бол маш сайн хийж хөвшүүлдэг болсон. 20-с доош секунд савнтай усаар гараа угаана. Хоёрдугаарт нь маскыг байнга зүүн. Гуравт нь аль болох гадуур гарахгүй байх. Энэ гурвыг бид нар амьдралдаа хөвшүүлээд өдөр тутмын хөвшүүлж чадах юм бол энэ халдварын тархалтыг энэ хэмжээгээр тогтоон барих хүн амынхаа дунд тархах байх энэ боломж өртнэ гэдгийг иргэдэд дахин сануулъя. Бид тайвшрах болоогүй. Цаашдаас тодорхой хугацаанд тодорхой саруудад ийм дэглэмтэй бид нар явах ийм зайлшгүй шаардлага өнөөдөр тулгараад байна. Тэм учраас иргэд минь хариуцлагатай байгаач гараа угаа, маска зүү, гадуур аль болох гарахгүй гэсэн энэ зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн иргэдэд уриалж байна. Та бүхэнд баярлалаа.